Сайн байцгаана уу? Одоо бүгдээрээ мандал хоримтлал аппликейшн дээр хэрхэн хоримтлал үүсгэх талаар мэдэж авцгаая. За үүний тулд та өөрийн бүртгүүлсэн утасны дугаар хэсэгт оруулж өгнө. Харин доод хэсэгт нь өөрийн үүсгэсэн нууц үгийг оруулан нэвтрэх товчийг дарах нэ. За таны бүртгэл үүснээ дараа өөрийн гар утсан дээр хуруу таних болон нүур таних системийг ашиглан цаашид мөн нэвтрэх боломжтой байгаа. За ийхүү нэвтрэхээр танд миний анхны хоримтлал гэсэн хоримтлал аппликейшны нүүр хэсэг харагдах нэ. Үүнд танд санал болгох хоримтлал гэдэг хэсэг харагдана. Энэ ямар учиртай юм бэ гэхээр эхлэх дугаар хэсэгт та хоримтлалыг ямар дүнгээр эхэлж нээх вэ гэдэг дүнгээ оруулж өгөх нь байна. Үүний дараа сар бүр хэдий хэмжээний хоримтлал үүсгэх вэ гэдгийг доор нь оруулж өгнө. Үүний дараа хугацаа буюу та хэдий хугацаанд хоримтлал үүсгэх вэ гэдэг хугацаагаа оруулж өгнө. Үүний дараа хоримтлуулах давтамж буюу сард 2 удаа юм уу, сар болгон юм уу, улирал болгон юм уу гэдэг давтамжаа оруулж өгнө. Үүний дараа та сар болгон таталт хийх эхний өдөр болон төгсгөлийн өдрийг оруулж өгөх боломжтой гэсэн үг. Энэ ямар учиртай юм бэ? Хэрвээ та сард 2 удаа хоримтлал оруулахаар давтамж оруулсан бол таталтыг өдөр оруулж ийн гэсэн үг. Мөн санал болгох хоримтлын цэцгийг та өөрчлөн өөр тохирсноор хоримтлал үүсгэх боломжтой байх нэ. За ийхүү бүгдээрээ хоримтлал нэг хэсэг дээр дарна. Хоримтлал нээснээр хоримтлынхаа нэрийг оруулж өгнө. Энэ ямар учиртай юм бэ гэхээр та аялал зориулж хоримтлал оруулж байгаа юм уу? Байр авахд зориулж хоримтлал оруулж байгаа юм уу? Эсвэл машин авахд зориулж хоримтлал үүсгэж гинүү гэх мэтчлэн өөр тохирсон хоримтлаа үүсгэх боломжтой. Үүний тулд за би үүнд аялал гэдэг хоримтлалыг үүсгэхээр үргэлжлүүлэх товчийг дарлаа. За аялал гэдэг хоримтлал нэгдсэний дараа танд банкны карта холбох хэсэг гарч ирнэ. Энэ нь ямар учиртай юм бэ гэхээр сар болгон таны данснаас таталт хийгдэх тэр картыг бүгдээрээ холбож өгч гин гэсэн үг ээ. За бүгдээрээ банкны карт холбох хэсэг дээр даръя. Банкны карт холбох хэсэг дээр картын мэдээлэл оруулж өгнө. Үүнд картны дугаар, карт эзэмшигчийн нэр, хүчинтэй хугацаа болон код гэдэг хэсгийг оруулж өгнө. За картын мэдээлэл оруулсны дараа интернет банкаараа картын дансны холгаа шалган сүүлийн гүйцэтгэлийн нэг дүнг оруулан баталгаажуулна гэдэг үг гарч ирнэ. Энэ ямар учиртай юм бэ гэхээр таны холбосон интернет банк нь хамгийн сүүлийн гүйлгээ болох бага түнтэй гүйлгээ хийсэн байгаа. Тэгэхээр бүгдээрээ одоо холбосон интернет банк руугаа нэвтрэн интернет банк руугаа нэвтрэн дансны сүүлийн хулгай харъя. Сүүлийн хулгай харахад 3527 гэдэг гүйлгээ хийсэн байна. Тэгэхээр энэ нь бол таны баталгаажуулах код гэсэн үг. Энэ дансан дээр үнэхээр таны данс мөн үү гэдгийг ихэд баталгаажуулж байгаа гэсэн үг. Баталгаажуулах кодыг оруулсны дараа таны карт амжилттай нэмэгдлээ. Амжилттай нэмэгсний дараа энэ картнаас сар бүр тогтмол таталт хийхийг зөвшөөрч байна уу гэдэг хэсэг гарч ирнэ. Хэрвээ та зөвшөөрч ивэл зөвшөөрч байна гэж даран үргэлжлүүлэх товчийг дарна. За үүний дараа хоримтлал нээхэд хоримтлын нэрийг би аялал гэж нээсэн байна. Эхлэх дүнгээ би сая төгрөг гээд тогтмол хоримтлуулах дүн болон хугацаа хоримтлуулах давтамж гээд бүгдийг нь оруулж өгсөний дараа эхлэх дүнг та шууд энэ картнаас татахыг хэрвээ зөвшөөрч ивэл зөвшөөрч гин гэдэг сонголтыг дарах нь. Үүний дараагаар бүгдээрээ үргэлжлүүлэх товчийг дарна. Ийхүү танд баяр хүргэе. Та амжилттайгаар хоримтлуулагч боллоо гэдэг хэсэг гарч ирнэ. Ийхүү та хоримтлалынхаа аяллыг эхлүүлсэн байна.